Өнөөдрийн бизнес нэвтрүүлэг эхэлж байна. Ашиг орлоготой анхаарал хандуулдаг бизнес эрхлэгч та бүхэнд зах зээлийн талаарх мэдээллийг нэвтрүүлгийнхаа хэнд хүргэж байна. Өнөөдрийн бизнес нэвтрүүлэгтэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Санхүүгийн зах зээл нь мөнгөний валютын хөрөнгийн гэсэн 3 үндсэн зах зээлээс бүрдэж байна. Тэгвэл валютын болон мөнгөний зах зээл нь нэг жилээс доош хугацаатай санхүүгийн боломжийг бизнес эрхлэгчдэд олгодог байна. Харин хөрөнгийн зах зээлийн хувьд нэг жилээс дээш хэмжээтэй буюу урт хугацааны зах зээлийг бизнес эрхлэгчид олгож байгаамаа. Тэгвэл та бүхэндээ хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Хөрөнгийн зах зээл гэж юу болох, ямар онцлогтой талаарх мэдээллийг та бүхэн хүлээн авч үзнэ. Тэгэхээр эдийн засаг хямралтай байгаа энэ үед жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн зээлийн гарц нь бол арилжааны банкуд байдаг. Яг одоогийн байдлаар арилжааны банкуудын хүү өндөр байгаа. Үүний хажуугараас зээлийн хэмжээ бол багасж байгаа. Тэгвэл та бүхэндээ хөрөнгийн зах зээл гэх үү энэхүү зах зээлийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүрэхээр хөрөнгийн биржийн албаны захирал Мегмар Сүрэнтэй ярилцахад бэлэн болоод байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн боломж гэж яг юу юм бэ? Ямар боломж байгаа вэ? Хөрөнгийн зах зээл гэдэг маань бол ерөнхийдөө урт хугацааны санхүүжилтийг бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад санал болгодог энэ зах зээл. Ер нь урт хугацааны санхүүжилт гэхээр зэрэг зардал багтаа байдаг. Ерөнхийдөө хөрөнгийн зах зээл дээр оролцогч аж ахуйн нэгжүүд маань бол арилжааны банкнаас зээл авахд одоо жилийн дунджаар 25 орчим хувийн хүү бол өнөөдөр байна. Гэтэл бирж дээр ирээд унцаас гаргах замаар энд бол бонд гаргаж болж байна, хувьцаа гаргаж болж байна. Ингэж гаргаснараа урт хугацааны хямд өртөгтэй санхүүжилтийг татах боломж нь бол нээлттэй байна. Хөрөнгийн бирж дээр бол ойрын үед бол олон компаниуд бол хандж байгаа. Гэхдээ хөрөнгийн зах зээл гэдэг маань өөрөө бол бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчид хоёрыг холбож өгдөг талбар. Тиймээс биш хөрөнгийн бирж өөрөө бол зээл гаргадаг газар бол биш. Гэхдээ зэрэг хөрөнгө оруулагчид юу гарах вэ? Тэр бизнесийг харна. Энэ бизнест би мөнгөө хийвэл энэ бизнес үнэхээр миний мөнгийг өсгөх боломжтой бизнес үү? Би ийшээ хөрөнгө оруулвал би яаж өсгөх вэ? Надад ямар эрсдэл очихгүй байх вэ гэдгийг бол хардаг. Хөрөнгийн зах зээл нь аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд оршиж байгаа юм. Тэгвэл зарим бизнес эрхлэгчид арилжааны банк болон мөнгөний зах зээлийг сонирхдог. Тэгвэл хөрөнгийн биржээс мөнгөний зах зээл ямархуу эрсдэлтэй болох талаарх мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр мөнгөний зах зээлийг сонгож байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар эрсдлийг үүрч байгаа? Ер нь бол хөрөнгийн бирж дээр гарч ирж байгаа компаниуд бол нэгсэндээ паблик компани буюу олон нийтийн компани болж байгаа. Хаалттай хувьцаат компани буюу компани тухай хуулиар 50% түүнээс доош этгээд хууль этгээдийг үүсгэсэн гэсэн үг. Эдгээр маань бол хөвчлэн хаалттай хүрээнд хаалттай зах зээл дээр явдаг. Ингээд ирэхээр арилжааны банкнд ханддаг. Ингээд арилжааны банкнаас яг зээл авна гэдэг маань өөрөө эн чинь мөнгөний зах зээл, богино хугацаатай зах зээл. Ер нь бол жил хүртэлх хугацаатай санхүүгийн хэрэгсэл бүтээгдэхүүнүүд бол тэр зах зээлээр дамжиж явдаг. Тэгэхээр нэг ёсондоо зээлийн хугацаа бол бага байна гэсэн үг. Зээл бие түрүүнд дурдсан. Ер нь бол дунджаар 25 орчим хувьтай байж байна. Тэгэхээр бизнес эрхлэгчийн хувьд бол 25% хүүгийн зардал, дээрээс нь юу гэдэг цалин бусад урсгал зардал энэ өртгөө шингээгээд ирэхээр зэрэг бизнесмен өөрсдөө ер нь бол ашиггүй ажиллах зөвхөн хүүгийн зардал энэ зүйлийг төлөөд авах ийм эрсдэл үүсдэг. Дээрээс нь зээлээ аваад хэрвээ төлж чадахгүй эрсдэл үүсэх юм бол өөрийн хөрөнгөөрөө тэн дээр бол барьцаа хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө гэж үү юу гэдэг барьцаагаараа ингээд эрсдэл үүрэх ийм боломжтой байдаг. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед томоохон компаниуд ч гэсэн хөрөнгийн бирж рүү ер нь хандъя, хөрөнгийн зах зээл рүү орж ирээ, олон нийтийн компани болъё. Олон нийтийн компаниас болж олон нийтээс хөрөнгөө татан төвлөрүүлье. Энэ маань бол хамтраад бизнесээ хийн, ашигоо олвол ерөнхийдөө хамтарч хүртэн. Тэнд бол өөрийнхөө оруулсан хөрөнгө буюу өөрийнхөө оруулсан хувь хэмжээгээр ашигоо хүртэн. Нөгөө талдаа хэрвээ эдийн засаг хүндрээд ирэх юм бол тэр хэмжээнд эрсдлээ бас давхар үүрээд явна гэдэг л ийм асуудал байна. Тэгэхээр зэрэг ер нь бол мөнгөний зах зээл маань бол богино хугацаа зах зээл учраас өртөг зардал өндөр байдаг.
Тийм учраас ерөнхийдөө өндөр зардалд үлдэх юм бол тиймэрхүү эрсдэлүүлэх боломжтой л гэсэн үг л дээ. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед борлуулалтаа нэмэгдүүлэх зорилготой бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээлэл хүргэлээ өргөжлүүлэн та бүхэндээ манай улсын уламжлалт аж ахуй болох мал аж ахуйтай холбоотой мэдээлэл хүргье. Засгийн газраас малчтын орлогыг нэмэгдүүлэх зорилготой маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд нэхийний үн өссөн байна. Мөн ямааны арьсны үн өсжээ. Тодорхойлох юм бол нэхийний үн 3000 төгрөг болж ямааны арьсны үн 2500 төгрөг болсон байна. Нэхийний үн 500 төгрөгөөс энэ хандлагыг нэхийний чанар сайжирсантай холбон тайлбарлаж байна. Мөн хятад чэнжүүд нэхий олон арьсыг авах нь нэмэгдэжээ. Монгол улсын экспортын бүтээгдэхүүн алт, мөнгө, зэс, нүүрс байдаг. Тэгвэл эдгээр товаруудаас хамгийн их борлуулалттай хамгийн их үнэ нь өсөж байгаа нь алт юм а. Алтны үнэ 2016 оны эхний байдлаар 1880 Америк доллартай тэнцэж байсан бол яг одоогийн байдлаар энэ дүн өссөн байна. Алтны үнэ нэг доошилж нэг дээшилж байдаг юм хэлбэлцэлттэй байдаг юм байна. 2013 онд буурч байсан бол 2016 онд өсөх хандлагатай байна. Тэгвэл үзэгчид та бүхэндээ 9-р сарын одоогоос 10 хоногийн байдлаар алт болон мөнгөний ханш ямар байдлаар мэдээлэл хүргье. Валютын гол их өсөр болсон товарын үн салбартаа ингэж өсчээ. Тэгвэл өргөжлүүлэн та бүхэндээ Америк долларын ханшийг хүргэе. Америк доллар өнөөдөр 2270 төгрөгтэй тэнцэж байна. Өчигдөр 2263 төгрөгийн үнэтэй байсан юм. Өнөөдрийн ханштай харьцуулж үзэх юм бол 10 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнөөдрийн бизнес нэвтрүүлгийнхаа төгсгөл та бүхэндээ валютын ханшийн талаарх мэдээлэл хүргэж байна. Маргааш шинэ мэдээлэлтэй иргэн уулзцгаая.